сэтгүүлч гэдэг бол нийгмийн эмч гэж боддог. Сэтгүүлч мэрэгчлэнээс шалтгаалж өнөөдөр улс орон оршихуй, эс оршихуйч гэж одоо хүмүүр үздэг байгаа. Тэгэд өнөөдөр бас сэтгүүлч нар маань энэ тал дээр их туршлагажж үнэн шударга ажиллаж байгаа ийм сайтын хэвлэл мэдээллийн баг төлөөлөгчд ирсэн бас энэ мэдээлэлээ хуваалцж байгаа талархаж байна. Тэгээд агуулга болохоор энэ 5 чиглэлээр бол бэлдсэн байгаа. Нэгд нь ард иргэдийн эрүүл мэндэд тулгамдж буй асуудал нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу юм бэ? Өөрөөр хэлбэл энэ хүчин зүйлүүдээс та бүхний өнөөдрийн одоо сая эртгэгчийн ярьсан маш олон сэдвүүд бас гарч ирэх юм байгаа юм. Тэгэхээр хоёрдугаар асуулт нь иргэдийн эрүүл мэндийн мэдлэг хангалтгүй байгаа нь өнөөдөр ядууралд хүргэж байна уу? Өнөөдөр эрүүл мэндээсээ болоод бүгдээрээ ядууралд орчлоо шүү дээ. Гуравт нь болохоор эрүүл мэндийн чиглэлээр миний дуу сонсогдохгүй. За, эрүүл мэндийн чиглэлээр яагаад хуурамч мэдээлэл гардаг вэ? Иргэд эрүүл мэндийн монголчууд тэр дундаа хуурамч мэдээлэлд яагаад үнэмшдэг вэ? Тэгээд энэ бүгдээ дүгнэн гэсэн санаа. За, инхээхийн өмнө бид бас өөрийнхөө улс орноор бас түүхээ мэдэх ёстой. Ялангуяа сэтгүүлч нар 1919-20 онд хүн ам 548,000 шахуу энэ Оросын эрдэмтэд манай монголчуудыг судалсан байдаг. Хүн амын тоолсон анхны тооллого дундаж наслалт 32 байсан. Ингээд мөхөж яваа Монгол орн гээд зарим улс орны газрын зурагт манай улс орн заримд нь одоо хүртэл байдаггүй юм түүх үргэлжилсээр байна. Түүл өнөөдөр ийм богинохон хугацаанд хүн ам өнөөдөр 3.5 сая, дундаж наслалт 71.5. Гэхдээ эрэгтэй эмэгтэй дундаж наслалт харамсалтай 9 насаар богино. Хүүхдийн орон гэдэг 36.7% нь өнөөдөр 0-аас 17 насны асан байна. 0-аас 17 насны хүүхдүүд эзэлж байгаа. Энэ бол үндэсний статистикийн хорооны 21 оны мэдээлэл. Одоо 2021 оны. Тийм учраас сэтгүүлч нарын хамгийн их хүндэх ёстой сэдв бол хүний тухай сэдв юм байгаа. Тэгэхээр бид бол бас их өөрсдөө их бахархах дуртай бол бас үе үеийн энэ салбарт ажилласан удирдлага, эмч мэрэгчлэнүүдийн гавьяа ийм богинохон хугацаанд улс орноо энэ олон дахин хүн амын нэмэгдүүлнэ гэдэг бол бас түүхэн. Даанч харамсалтай нь энэ талаар сэтгүүлч нараас хүндэт тавьж байгаа мэдээл тун ховор идэг гэдэг бас энд хэлье. Өнөөдрийн энэ агуулга би системээр нь авч үзэхээр бол бэлдэж байна. Яад гэвэл өнөөдөр системээр нь авч үзэхгүйгээр энч мах муу, энч газар, энч одоо осол аваар гээд өнөөдөр өөрчлөлт орохгүй байгаа. Хүүхдэд Дельта хот гэж сүүлийн хэдэн өдрийн сонгуультай холбоотой маш их ярилцаж байна. Тэгэхээр би анх дөнгөж төгсөж ирээд дүүргийн хүүхдийн эмнэлэгт хуваарлагдсан ажиллахад тухайн он жилүүдэд өмнөх нийгмийн 2-3 жишээг бас сэтгүүлчтэй холбож бас хэлэх гээд байна. Өнөөдөр энд эрүүл ахуйч гэдэг мэрэгчлэн маш үнцэнтэй байсан байна. Тэрийг дараа нь юу судалгааг хийж өгнө. Хэрвээ байшин барьцхал юм бол байшингийн хажууд заавалчгүй яйсал, цэцэрлэг, сургууль байх ёстой. Дээрээс нь эрүүл мэндийн одоо байгууллагууд байх ёстой гэдэг ийм бүр ажлын хэсэг заавал ордог байсан. Тухайн үеийн мэрэгчлэнүүд мундаг бэлтгэгдэж байсан. Миний хувьд 10 жилийн 6 дугаар дунд сургуульд суралцаж байхад сургууль маань одоо хуучнаар тээврийн тавчаа одоогийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бол нүүсэн. Гэтэл тэр үед одоо тэр нарийнхан зам дээр буюу одоогийн хаан банкны байгаа зам дээр хүүхэд машинд мөргүүлсэн. Тэнгуут шууд захирамж гараад хүүхэд цэцэрлэг сургуульдаа явахдаа зам гарч болохгүй гэд манай сургуулийн ангийн хүүхдүүдийг 2 хуваагаа замын хойдох нь 30-45 дахь сургуультай урт нь шин 6 руу шилжиж би тухайн үед бас жоохон сэтгэл эмзэглэж ирсэн. Яг л манай ангийг хуваацсан учраас тэгэхээр тухайн үед бол хүүхдийг бол маш ингэж харж
Дараагийн хамгийн чухал юм бол хүүхдийн поликлиника гэж байсан. Энэ хүүхдийн поликлиника гэдэг бол эрүүл хүүхдэд үйлчилдэг поликлиник. Дараа шүд эрүүн нүүр байлаа. Судлалын төв одоо нэг Mobicom өндөр байшин баригдсан. Өөрөөр хэлбэл хүүхдтэй холбоотой олон юмнууд зөв юм шиг байсан боловч өнөөдөр нуруу унсан байна. Тэгвэл өнөөдөр том эмнэлгүүдийн эрүүл мэндийг дэмжих төвөд хүүхдийн эмнэлгүүд байгуулагдсан. Даанч харамсалтай нь маш энгийн эрүүл хүүхэд хаалгаар оролтоо өөр хаалгаар ордог гэсэн ойлголтыг өнөөдөр айлч газар мэдэхгүй байгаа учраас энд нэраа хүүхэд уйлж ийн, энд өндөр настан, энд тамхи татдаг, энд өвчтэй гэсэн учраас өнөөдөр хүүхдүүд өвчлсөр байгаа. Дараагийн нэг юм нь нэг үхрийн ивэр даргахаар 1000 үхрийн ивэр даригдаг гэхчээр сэтгүүлч нартай холбоотой нэг асуудал гарсан нь энд совилогч алдаа гаргаж олно. Алдаа гаргаж исэн. Гэхдээ энэ мэдээллийг олон нийтэд цацахдаа их болгоомжтой цацахгүй бол яг бидний төгсөж ирсэн он жилүүдээс бидний нурууг авчихсан юм. Цагаан халаат далуурчид, хөрөлж шулуун зөрөгтөн, сүрээгийн өвчтэйгээл олон нийтлүүд үнэн сонин энэ том засгийн газрын мэдээгээр гарангууд ард түмэн энэ совилогч руу дайрч ирсэн өнөөдөр хിവэрэ байгаа. Гэхдээ сэтгүүлч нар маань энэ байдлыг ойлгоод өнөөдөр бид өөр талаас нь хүндэх ёстой байна. Ганц эмчийн асуудал, совилогчийн асуудлын цаана олон шалтгаан байна гэдг нь өнөөдөр системээр нь ярих ёстой гэсэн санаа. Ард иргэдийн эрүүл мэндэд тулгамдж буй асуудал. Өнөөдөр Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөний одоо энэ багт манай нийгмийн сургуулийн захирлаар ажиллаж исэн профессор Чимэд Сүрэн багш одоо ажиллаж эхэлснээс хойш маш олон өөрчлөлтүүдийг хийж чадлаа. Тэгээд энэ багийн судалгаагаар монголчуудын 4.1% эрсдэлгүй эрүүл байна гэдэг нь өнөөдөр эмгэнэлтэй байдалд орчихсон байна. Энэ судлаач нар энэ багийн хамт олноор хоёр зүйл батлагдчихлаа шүү дээ. Нэг нь болохоор бүх сэтгүүлчийг бэлтжиж байгаа багт эрүүл мэндийн сэтгүүл зүй гэдэг хөтөлбөр орохоор болчлоо. Эрүүл мэндийг системээр нь мэдэхгүйгээр ганц эмч совилогчийн алдаа бишээ гэдгийг. Хоёрт нь мобис дээр биеийн тамир физиолог цаг нь хүрэхгүй багш хичээл заахгүй юм байна гэд эрүүл мэндийн боловсрол олох ажилтан гэдэг шинэ хөтөлбөр бас гараад ирсэн. Гэхдээ энэ цаашаага яаж авах юм, монголчлогдох нь гэдэг нь магадгүй та нарын бас хүндэх сэдв гэж хэлгээд байна. Өнөөдөр хүн болгон л эрүүл бай. Гэр оронд нь өвчтөө хүүхэдгүй бай. Ээж аав эмээ өвөө бүх хүмүүс эрүүл бай. Тэгжээж бид ядууралгүй сэтгэл амар амьдрнаа гэвэл энэ дараа хүчин зүйл нөлөөлдөг. Даанч харамсалтай сэргийлж олох энэ өвчнөөр өнөөдөр монголчууд өвдөж байна, намсарж байна гэдгийг дараагийн слайдаас харуулъя. Монголын үндсэн хууль бидний иргэн болгоны мэдэх ёстой хууль 17-гийн 2-т иргэн бүр эрүүл мэндийг хамгаалах журам төрөг гэж заачаад байхад өмнөх системийн алдаа өнөөдөр үргэлжилжлээ. Өвдөөд ирсэн, шөнө унтаагүй, эсвэл хүүхдээ арчлаагүй мөртлөө эмч совилогчийг буруутгаж өнөөдөр эмч нар тэр дундаа залуу эмч нар ажилласаа дүүж ажиллаа орхиж байгаа олон гашуун туршлагыг бид яг өнөөдөр харж байна. Нийт хөдөлмөрийн насны хүмүүсийн нас арлтын 77%-ийг эдгээр өвчин эзэлж байгаа. Зүрх судас энэ дээр бас нэг хүндэх сэдв нь гинтийн орондоо нас орж байгаа, гинт нас орсон, гинт умчсан гэсэн тохиолдлыг харамсалтай нь манай салбарт одоо мэдээлэл олж ордоггүй. Энэ бас шүүхийн хэлээр орчдөг учраас яг энэ тулгамдсан асуудлыг судалгаа өнөөдөртөө алга нас орсон гинэ, тэр гинт сэрээгүй гинэ гэдэг тохиолдол өнөөдөр гарангууд зарим нэг хүмүүс энэ чинь вакцинаас болсон юм биш үү? Энэ чинь ийм юмас уу гэж хуурамч буруу мэдээллүүд гарсаар байна гэсэн. За эрүүл мэндийн боловсрол, health education, patient education гэдэг дэлхийд дахна. Гэхдээ дэлхийгээрээ мунхардсныг бид ковид үед мэдэж авсан шүү дээ. Бүгдээрээ жингийн илүүдэлтэй, бүгдээрээ өвчтөө, бүгдээрээ хаалганд орох сонирхолтой гэд. Тэгвэл 1972 онд Саймондс гэдэг эрдэмтэн эрүүл мэндийн цагаан толгой буюу health literacy гэдэг ойлголтыг гаргаж ирсэн. Энийг бид дөнгөж 3-4 жилийн өмнөөс л одоо хүндэж эхэлж байна. Энэ мэдлэггүйгээс болоод өнөөдөр иргэн эмч мэрэгчлэний хооронд том мангал гарцсан. Одоо эмч мэрэгчлэнүүд нь арт түмэн чинь ийм аимшигтай юм чинь
Бид ард түмнээс өөрсдийгөө хамгаалъя гэдэг хууль батлуулаад эхэлж байна шүү дээ. Тэгэхээр эн чинь уужим сайхан сэтгэлтэй монголчууд бид чинь хаашаа яваад байна гэсэн үг. За эрүүл мэндийн цагаан толгой гэдэг дээр бас та бүхний хүндэг сэдв учраас үндсэн 2 зарчимтай байдаг. Нэгдүгээр зарчим нь эрүүл мэндтэй хариуцлагатай хандах. Өнөөдөр энэ шөнийн цаг үүрийн 5 цаг хүртэл ятгахтаа унтах ёстой. Гэтэл унтдаггүй болчихсон. Бүр шөнийн гудамж нийцсэн шүү дээ. Бас мунхаг мэдлэггүйгээс болоо те. Ингэнгүүт илэг ажиллаа хийдэггүй учраас эндээс л бидний өвчин эхэлдэг. Өглөө эрт тосно гэдэг бол бүдүүн гэзний цаг байдаг. Өөрөөр хэлбэл босоо байдалтай байж усаа уугаад ажилд орохоос өмнө хүндрэх ёстой. Өхөл бүдүүн гэзэнд нуугддаг. Бас л мунхаглаад жохон бадруу ийм хүмнийг сайхан амьдарчин ёстой гой Мариата гэж ярьдаг байсан бол өнөөдөр үнийг өвчнөд тооцдог болсон байна. Цэсний хагалгаа 80-90 онд Монгол байдгүй байсан бол өнөөдөр хүүхдүүд хүртэл цэсээ ахуулж байгаа нь эмгэнэлтэй байдал. Тэгэхээр миний ярьж байгаа үг олонний цаана сэдэв байгаа шүү гэдгийг бас хэлье. Дараагийн 2 дахь зарчим бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зарчим. Энд маш олон агуулга ордог. Цаг тавлчаа цагтаа ирдэггүй. Тэгэн гутаа үцэхгүй энэ ч үцэхгүй байна. Дараагийнхөө орчлоо гингууд 11:11-т гомдол авсаар байгаа. Танаа эмнэлэг буруутай шүү. Гэт энэ цэвлэгч маань хүнд байдалд орсон бол ердөө цаг тавлалтай холбоотой. Энэ цэвлэгчд хүндэтгэлтэй хандах явдал өнөөдөр маш хүнд байдалд орсон байна. Үзээд одоо эмч нар, залуу эмч нар ялангуяа харилцаа хандлага сурсан эмч нар өнөөдөр төгсөлтүүд болцоод яг л энэрэн асархан сэтгэлээр ажлыг гэтэл ууртай, уцаартай чи юугаа хийсэн, чи надад ингэ гэсэн хүмүүс учраас өнөөдөр залуучуудынхаа өмнөөс бас энэ асуудлыг хөндөж хэлэх ёстой гэж хэлж байгаа юм. Олон хурал хилцүүлгүүд болдог. Тэгээд өнөөдөр бас ийм хилцүүлэг болж өнөөдөр энийгээрээ бас гэхдээ сая бол маш олон мэдлэг бас хөрөнгөлүүлчихлаа шүү дээ, тий. Өөрийн орны асуудлыг шүүмжтэй цагаа шүүмжилсэн байдлаас нь хөндөж байр эзлэх үү? Харин асуудлаа шийдээд Монгол орн чи ийм шүү гэж байр эзлэх нь илүү гэгээлэг байх гэж бодож байна. Тэгээд олон хилцүүлэг дээр 2 хилцүүлэг дээр ийм асуулт асуусан. Би та бүхэн нээлттэй асуултыг үлдээж байна. Яадаг вэ? Энэ асуултанд хариултыг би одоо хүртэл авч чадахгүй байгаа. Авилгатай тэмцэх газрын соён гэгэрэл хурцлан сэргийлэх хилцээс эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн даатгалын газар, хуульчдын холбоо олон байгууллагатай энэ том хилцүүлэг хийсэн. Манай яам яг бид чинь мундаг ингээд байшин байрлал, тоног төхөөрөмж, мэрэгчлэн. Даатгалын газар бид нар чинь даатгалын санхүүжилт гээд ингэсэн. Дараа нь нийгмийн бодлогын байнгын хорон дээр үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг хилцэх хуралдаан дээр бас яг энэ асуултыг асуусан. Өнөөдөр эрүүл мэндийн салбар бол маш олон хөрөнгө. Би бас дараагийн эдийн засгийн болон хуралд асууж энэ ядууралд хөрсөн гэдэг мэдлэгээ дээшлүүлэх гэдэг юм л да. Төсөв нэмэгдсэн, эмнэлэг олноор байгуулагдсан, тоног төхөөрөмж сайжирсан, эмч мэрэгчлэнүүд чадварлаг болсон, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо өөрчлөлт шинжил гарсан. Түүл яагаад иргэн бүр та бүхэн эрүүл мэндийн тусламжаас зүг авч чадчихээн үү? Яг сэтгэл хангалуун байна уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Асуулт номер 1. Яагаад эмч цэвлэгч мэрэгчлэнүүд ажилдаа сэтгэл дундуур, мэрэгжлийн ажлаа орхих, цаг бусаар ажлын байран дээрээ нас орох, хүн дээр өвдөх, ажлаа солих, гадаадад ажиллахаар болчихвоо. Өнөөдөр Герман руу 20-30-аараа цэвлэгч мэрэгчлэнүүд гараад явж шүү дээ. Хоёрдугаар асуулт. Яагаад иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа уулын гой найлын өрөөдөө байшин барилгатай Монгол Япон эмнэлэг, Берланд эмнэлэг, 4-р эмнэлэг, Интермед, Гранд Мед гэл гой эмнэлэг байгуулагдчихад байхад яагаад бухимдуу ууртай тусламж үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй эмч цэвлэгчдаа хүндэтгэлгүй хандж байна гэдэг нь магадгүй бидний сэтгүүлч нарын хүндэх ёстой сэдэв. Даатгалын системийг ярих юм бол бүр энд бол цаг хүрэхгүй. Өнөөдөр бол ердөө эмчийг
өвчтнийг мөнгө гэд харуулсан. Яагаад та бүхэн даатгалынх нь веб хуудас руу орох юм бол цэсний агалтаа эвэлт хэдэн сая, бөөр шилжүүлэлт хэдэн сая, харин дотрийн өвчин, дотрийн эмчнэр орлого оруулдаггүй учраас хаах хэрэгтэй гэж улсын 1-р түнэлгийн орлого даргын үгээс би бас тэр нь бол яг орлого дарга нь бол манай мэргэжлийн хүн биш байсан л та, хуулийн хүн учраас бас энэ инэрэн масрахын сэтгэл хүн туслах гэдгийг ойлгоогүй учраас орлого оруулдаггүй тасаг нэг жиг хаана, харин орлого оруулдаг, саяар нь оруулдаг мэс заслын тасагт гэдэг нь эргээд эмч хэмжээний хооронд ийм том асуудал өрнчөөд байгаа. Тийм учраас та бүхэн YouTube-ээс эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт гэсэн төрлийн бас байгууллагын мэдээллийг авах юм бол энд одоо хуульч нарын ярьсан маш олон хуулиндаа ийм алдаа байдаг, ийм болохгүй болчлоо. Энэ улсын салбар төлөөлөн удирдах зөвлөл гэж аахгүй гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг чинь алдаанд хүргэн шүү гэсэн. За манай өдрийн сонингийн цагаан үзэг өнөөдөр сонинчтой Батландрах маань тий уучлаарай энэ буруу жишээ. Эрүүл мэндийн сэтгүүлчдийн цагаан үзэг холбоо гэж байдаг. Энэ холбооны удирдах зөвлөлд ажилладаг Батландрах маань ер нь эрүүл мэндийн чиглэлээр маш их дөрвтэй олон асуудлыг хөндөжсэн. Одоо сүүлийн үед бол бас энэ даатгалын тухай энэ мэдээллийг авах юм бол дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. За иргэдийн эрүүл мэндийн мэдлэг дутмаг нь тэднийг ядууралд хүргэсэн. Тэгэхээр нэг талын ойлголт бүр өмнөх системээс ирсэн. Алдаа гаргал энэ цэцэгчл буруутай. Тэгэхээр өнөөдөр бол эрүүл мэндийн салбар, боловсролын салбар хэдийчний ядуу тэнд ажиллаж байгаа мэрэгчлэнүүд нь цалин хөс хөдөлмөрөө үнэлүүлж чадаагүй нь улс төрийн ашигтай гэдэг яриа бол ер нь дэлхийн орнуудад байдаг шүү дээ. Тэгвэл өнөөдөр өвчин тусаад байгаа юм чинь ийм олон юм нөлөөлж байна. Эрүүл мэндэ хамгаалуулах гэдэг энэ үндсэн хуулийн 16-гийн 2 заалтууд зөвчөгдсөн. Тэгээд Тэнгэр телевизийн өнгөрсөн жилийн одоогийн олон мэтгэлцээнд бол маш мундаг бас одоо тийм сэтгэлтэй залуучууд хүмүүс бол энийг ч өөрчлөе, энийг ч ингээ гэж ярьж эхэлж байна. Тэгэхээр би энэ дундаас бүгдийг ярих боломжгүй. Харин осол гэмтэл 371 хүүхэд өнгөрсөн 6 жил ослоор л нас харсан байж тээ. Дайны бүр ингээд эмгэнэлтэй ямар олон гэр бүлд өнөөдөр хүртэл хүүхдүүдээ ганцаарнгийн ингээ явуулахад яаж хүрж байгаа бол гэж ээж аавын сэтгэл зориулсан байдаг. Тэгвэл би энийг бол нөгөө талаасаа энэ бол жолооны сургалттай холбоотой. Бүх юм судалгаатай холбоотой, бүх юм сургалттай холбоотой гэж хэлэх гээд байна. Жолооны сургалтанд бас нэлээд олон жилийн өмнө сурч байхад мэдлэг олгож, чадвар олгож байна. Харин боловсролын хуулинд нэмэлтээр орсон хандлага гэдэг үгийн жолооны сургалтанд байдаггүй. Багш нарт нь хэллээ бие биендээ зам тавьж өгөөч, гэрлээ асаагааж, гарцаар гарахтаа гэдэг хичээл ордоггүй учраас өнөөдөр хүнд байдалд орчихсон. Тэгээд цагдаагийн ерөнхий газрын баг хамт олонд лекц уншиж байхдаа энэ талаар хүндэтэр цагдаагийн ерөнхий газартаа энэ жолооны сургалтанд бас хамааралгүй юм байна. Тэгэхээр өвдөөдөө одоо хословоор гаргаадаа энэ цагдаагийн ерөнхий газар хариуцлагаас жолооны сургалтын асуудлыг хөндөх боломжгүй байдаг гэдэг нь та бүхний бас хөндөх сэдвээ гэж хэлгээд байна. Яагаад гадаадд та бүхэн явж ирсэн ба явган хүн харангуйтаа машин зогсчихдаг шүү дээ. Гэтэл одоо явган хүн харангуйтаа хурдаа нэмдэг ийм хичээл мэдээж ороогүй бах. Гэхдээ хүнээс л хамаарч энэ асуудал. Дараагийн нэг чухал зүйл бол ердөө мэрэгжлийн тэр дундаа ихтэй сургуулиудын эрдэмтдийн оролцоо өгүүлэгдэж байна. Эрүүл ахуй тархар судлаач гэдэг нь нэгдүгээр орчны эрүүл мэнд. Хэрвээ байшин барих юм бол орчныг суддаг энэ хүнийг багтаа оруулдаг байсан өмнөх систем. Хоёрдугаар хүүхдийн эрүүл мэнд. Хүүхэд тоглох газар гэдгийг заавалчгүй оруулдаг байсан. Хоол хүнсний эрүүл мэнд, хөдөлмөрийн эрүүл мэнд, халдвар төвчнөөс сэргийлэх. 20 жилийн өмнө эрүүл мэндийн яамны харьяанд байсан энэ мэрэгжлийн баг лабораторид байгаа байхад нь бүгдийн нэгдсэн холбоонд шилжүүлээд ингээд лабораторийн замдаа устдаад мэрэгчлэнүүд нь замдаа устсан учраас өнөөдөр байшин барихдаа эрүүл ахуй тархар судлаач мэрэгчлэнийг оролцуулдаггүй учраас ийм замбраагүй байшин, байрлал
бүх юм эндээс үсэлтэй. Тэгэхээр энэ эрдэмтдийн баг, мэрэгжлийн баг, хөрсний бохирдол, шүтээстэр хөрс судлаач хүн бэлдэж байна шүү дээ, тий. Агаарын бохирдол, Харвардын сургуулийн маш том судалгааны баг манай хашис дээр ирсэн гэх жишээний. Тэгэхээр та бүхний их сурвалж энэ хүмүүс шүү гэдэг бас нэг хэлье. Мэдээж дотоод орчин яагаад амиа хорлолтоороо насралтаар дэлхийд 3-т орчвоо. Тэрний дундаа хүүхдийн амиа хорлол өнөөдөр хөдөө орон нутагт дээгүүр эзэлчихсэн шүү дээ. Уул нь бид нар уужим сайхан сэтгэлтэйгээ хөдөө орон нутгаар явхад тийм одоо сэтгэлийн хямрал байдаггүй гэсэн бол яагаад хөдөө амиа хорлцвоо энэ нас өсвөр насныхан гэдэг асуудал бол бас тулгамдсан асуудал болно. Тэхийн тулд бид бас сургалтаараа ёс суртахуун буюу мораль, боловсон ёс буюу этикет, ёс зүй буюу этик гэсэн ийм 3 үгийн ялгаатай орчуулж ойлгохгүй бол өнөөдрийн бухимдал, гэр орны асуудал, ажлын байран дээрээ асуудал үүсгэх нь энтэй шууд холбоотой гэдгийг бас хэлье. Хоол хүнсний хэрэглээ түрүүнд бас зочин профессор маань энэ махны тухай нэг товчхон дурдаад явцсан. Өнөөдөр бид хоолноосоо өвдчихлээ ш. Тэгээд эрүүл мэндийг орчин үеийн шинжилгээ ухаанд үндэслэлтэй байгуулсан агаахын эцэг гэдэг Гиппократийн үг гэдэг ам руу орж байгаа зүйл чинь энэ байгаасаа энэ чинь өөрийн чинь ажиллаж амьдарч байсан өсөд тарилсан орны хоол хүнс байгаасаа нэг хэсэг бид нар гадаадаас ирсэн бараал бол их хүнтэй гээл Америкийн алим, Тэнч газрын алим гэсэн ямар их хорон дунд өнөөдөр орж ирээд эргээд бидэнд орж ирж байгааг бид судлах сэтгүүлч нар маань энэ дээр хүндэх цаг болжээ гэсэн санаа байх нэ. Тэгвэл өнөөдөр яагаад ийм эмийн сонсголыг та бүхэн хаварчангаас сонссон байх? Дэндүү замбраагүй эмийн хэрэгтэй. Анх сургууль төгсөж ирэхэд антибиотик зэвсэг одоо жортой байсан. Ингээд зах зээл эглэнгууд жоргүй болгонгууд антибиотикийн хордлого, дээрээс нь цус плазмын хордлого, ингээд бүгдээрээ гепатит B, C, гепатит B гэдэг бол бэлгийн замаар халддаг гэдэг мэдлэг багахгүйгээс өнөөдөр халдвар төвчин маш их газар авсныг бас энийг сэтгүүлч нар маань өндөх ёстой гэсэн санаа. Сэтгэлийн амар амгалан, сэтгэлийн хөдөлгөөнөө яаж барих юм? Тэгэхээр одоо яагаад энийг бол би сая ингээд нөгөө гоё уралдаан зарлах гэхэд нь жоохон туршлага хийж агаад бас ийм уралдаанд оролцож болох юм гэж бодох гээд байгаа хгүй. Гадны орн тэр дундаа Америкийн нэгдсэн улс чинь айгүй их гоё мэдээллийг олж авдаг шүү дээ. Өнөөдөр манай огторгон биелгээд тэнд хичээлэн хийгээд явчихсан шүү дээ. Өнөөдөр марин хуурыг сонсгочлоо шүү дээ. Тэгвэл монголчуудад ийм айлаас ирэхээр энэ сайхан одоо ёс заншил энийг бүр сум дээр юм уу имлэг сургууль дээр ингэж туршаад эргээд энийг ийм одоо битгэд турцчлах өгүүлэл бичих юм бол боломжтой. Дөнгөж судлагдж байгаа салбар бол тарих судлал. Бид өвчнийг эмчлээд байтал хүний эдгэрэг процесс тархинд нь эдгийг мэддэггүй тэгэхээр бол хүн хөлөөрөө явдаггүй гэдэг шиг. Дараагийн хамгийн чухал зүйл бол хүн ажилтай байж ээж хөдөлмөртэй байж ээж ирүүлээд. Гэтэл халамжийн байдал шийдсэн. Хөвсгөл гээл энэ баруун аймагуд дээр очиж иргэдсэн лекц уншихад бидэнд мэдлэг хэрэггүй толооноол өгчих гэдэг. Тэгээд толооныг хурааж аваад эргээд лекцэн цулсан хүмүүс өгнө гэхэд сайхан залуучууд гэр бүлээрээ орж ирж байгаа. 30 жил мөнхөг олгочихсон гэдгээ олон жишээгээр хэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр хүн хөдөлмөрлж ээж вакцин солилцоо халуун нэмэгддэг. Тэгэхээр өнөөдөр бид нар биеийн халуун гэдгийг залуучууд маань хүмүүс маань биеийн дандаа даарч авч байгааг сая ковидаар мэдсэн шүү дээ. Ингээл дэлгүүр өдрөө ороход халууны том ингээл шил самбар харагддаг. Залуучуудыг харахад 34-т 35 градустай. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өглөө эрт тосоогүй, шинэ альхтай унтаагүй, дээрээс нь өглөө цаагаа угаагүй, хөдлөөгүй, ингээл гар утасны хэрэглээ. Вакцин солилцоо зогсон байдалд орчихсон байна.
Тийм учраас бид энэ хөдөлмөр эрхлүүлж эрүүл байдгийн шүү гэдгийг ард түмэндээ ойлгуулахгүй бол халамжийн мөнгөө л инээд үг гэдэг нь маш том манай улсын хувьд тулгымдсан асуудал. Харин өнөөдөр маш олон сургуулиуд хөөрхөн болчихлоо шүү дээ, тий. Хүүхдүүдийг ингээд хөдөө аж ахуйн гэрээ хийгээд төмс төлгөх, эргээд тэрнээс нь тодорхой хувийг өгч гэртээ энийгээрээ төмс шараараа гэдэг ч юм ийм боломжууд ирж байна. За 3 дахь зүйл нь эрүүл мэндийн чиглэлээр яагаад хуурамч мэдээлэл гардаг вэ? Хэдийгээр эрүүл мэндийн байгууллага юм мундаг юм шиг боловч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хаах мэдлэг тутмаг нэгдсэн сүлжээ байх. Боловсрал бол нэгдсэн сүлжээ байхгүй. Эрүүл мэндийн талаар олон нийтэд буруу зөрүү мэдээ гарах юм бол түүнийг хянах байгууллага байхгүй. Жишээлбэл Тянши, Похо гэдэг энэ компаниуд ороод ирэхэд Тунлягийн их сургуулийн магистр докторд нийл гайхдаггүй байхгүй. Яна нараа агшаа эн чинь манад бол зүгээр компани хүмүүс мөнгө олох гэж байгуулс танад чинь бүр ингээд хүмүүс нь ийм тэгвэл танах энийг хориоч гэхэд яаж хорж чадах юм бэ? Энэ бол бизнес. Нөгөө талаас танаа улс орн чинь энийг аваад байгаа учраас харин танаахан мэдлэг олгоод энийг авах яж юм бол энэ компаниуд энэ бол дампуур штэ гэж хэлж байгаа нь ард түмэндээ мэдлэг өгөөгүй байна гэсэн санаа ахна байна тийм. За хоёрдугаар салбарын мэрэгчлэн эрдэмтдийн багийг өнөөдөр энэ тэнд ярилцлага өгье гэвэл мөнгө л өг гэдэг. Тэгвэл манай салбар ямар илээ тий төсвөөрөө ийм тий эрдэмтэд энэ төр гэсэн дандаа юм. Зөвлөгөө өгөх цаг та нар одоо өөрсдөө эмнэлэгт орсон бол 10 минут байгаа зөвлөгөө өгөх боломжгүй. Дээрээс нь тэр хүнийхээ тухай үзлэг хийнгуудаа компьютердаа шийхэхгүй даатгал ордгоо мөнгө авдаггүй. Өнөөдөр улсын эмчийн нэг үзлэг 2000 төгрөг, зөвлөг эмчийн үзлэг 15,000 төгрөг байгаа учраас одоо яг эмч мэрэгчлэн болж байгаа энэ хүмүүс маш их сэтгэл дундуур готролтой байна. Өнөөдөр манай салбар яагаад ийм хүчирхэг юм шиг мөртлөө ийм асуудалд орчвоо? Бид системийн сэтгэлгээ дутагдсан. Өнөөдөр зүрх бөөр уушиг гэдэг нэрхтний чинь салгаад хайчихсан ийм мэрэгчлэнүүд бэлтцсэн. Асуудал гарвал хагалгаа хийчихье. Хагалгаа хийгээд хэдэн жил амьдарчсан хавдрынхан дээд Солонгосын нэг эрдэмтэн асууж ирсэн. Ямар ч сони юм бэ монголчууд та нар дандаа ховор тохиолдох 2-3 жил наслах хүмүүстэй мөнгө хаяад авах юм. Нийт ард түмэндээ энэ мөнгө хайж болдгоо мó гэдг нь дахиад бидний одоо том зүйл. Хуулийн мэдлэг байхгүй. Эргэцэн орчин бүртэйг үндсэн хуулиасаа давсан олон хуйлтайгаа бид нар саяд дөнгөж барагтэй энэ хуульч нартай эдийн засгийн мэдлэг байхгүй, хамтран ажиллах мэдлэг байхгүй. Тэгэхээр та бүхэн эндээс харсан бол 24 оны уулын ковидын дараа манай салбар бол маш их нэр хүндтэй болж ирсэн. Ард түмэн ойлгосон шүү дээ. 4 цаг кондиционтой шээж чадахгүй учраас бүгдээрээ памперстай тэр одоо тулаанд орж исэн цалин нэмэгдэх байх гэж маш их баярлж идэл өнөөдөр ажилласан жил хамаарахгүйгээр ингэсэн эрсдэн тэмч тэр үед мөнгө цалингүй шинэ юм цалингүй ажилладаг байлаа шүү дээ тий. Тэгэхээр өнөөдөр 30-40 жил ажилласан эмчийн цалин энэ PM9 гэдэг бол даргын цалин шүү. Хамгийн дээд нь даргын цалин. Ийм цалинтай хүмүүс яаж хүний төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах вэ гэдэг асуулт гардаг. Гэхдээ бид мэдээж анхаарахын хүмүүстэй та хүний төлөө туслах гэж эмч болсон учраас цалинг бол дараагийн асуудал гэдэг ч гэсэндээ өнөөдөр үнэнд гүйцэгдээд ар гэртээ санаа зовхгүй амьдрахад энэ цалин хус хөдөлмөрийн үнэлэмж нь ийм байдалд оруулчихжээ. Ямар олон чадaltaй сайхан залуучууд ажлын байран дээр нас орж ийн, ямар олон залуучууд ажиллаа орхиж ийн гэдэг нь бидний бас нэг хамтран хийх судалгаа хэлэлцүүлдэг. Цалин хус заах амрах гэдэг. Өнөөдөр совилог дутагдчихлаа гэдэг. Өнөөдөр 18 сургууль энд совилогч бэлдэж байна шүү дээ. Саяхан боловсролын магадлалын идэвхжлийн үндэсний зөвлөлийн одоо тэр салбар хурлааны гишүүнээр ажилладаг л да. Тэгээ CT сургууль совилогч илтгэдэг хөтөлбөр нь орж ирсэн CT их сургуулийн гоо сайхны сургуулийн совилгын тэнхим 3-4 багштай ийм сургууль совилогч мэрэгчнийг бэлтгэж ийн гэхээр бид чинь хаана юу болчих вэ? Энэний цаана дандаа улс төр, энэний цаана дандаа албан тушаалтнууд. Энийг хөндөөгүй цагт энэ эмч
сайн энэ мэрэгчлэн мундаг гэх боломжгүй. Өнөөдөр энэ цэвэрлэгчийн харьцаа нэгийг харьцах 4 байж ич. Одоо та нар энэ том орнууд хардаа Финланд, Япон энд бол нэгийг харьцах 4.7 цэвэрлэгчтэй байх хэвээр. 2000 онд нэгийг харьцах 119 эссэн. Нэмэх бодлого барьсан боловч эсэргээрээ асуудалд орсон. Асуудалд орсон нэг гол юм бол дахиад 4 дахь засаглал болсон өдөр өдрийн наран гэдэг кино. 20 жил совилогч мэргэжлийн мундаг бэлтгэх ёстой, магистрийн, докторийн, бакалаврын түвшинд бэлтгэл энэ кино 50 ангит кино гараад бидний 20 жил хийсэн ажилд талаар болсон юм. Дунд мэргэжлэн гэж нэрлсэн, эмцэвлэгч хоорондоо юу ч хийдгөө хов ярьдаг. Дээрээс нь телевиз рүү над киногоо зогсоогооч. Арт түмэн чинь уурдаа совилогч нөрлөө дайраад байна. Мэргэжлэнүүд жоохон боловсрал мутаа нөхрүүд нь зодох гэр бүл салах асуудал гараад байна гэхэд энэ киног хийсэн баг юу гэж хэлсэн гэж бодож байна. Тайвшраа. Одоо кино дуусахдаа совилогч чинь эм чолоод өгснөд уулын совилогч гэдэг нь тисөөр эрүүл амьдрах ухааны магистр докторийн түвшинд бэлтгэсэн ийм одоо хүн шүү дээ. Тэгэхээр бол бид энэ дээр бас хүндэх асуудал шин шүү гэдгийг хэлмээр байна. Дараагийн нэг чухал 4746 эрүүл мэндийн. Яагаад ийм их олон эрүүл мэндийн байгууллагатай мөртлөө арт түмэн өвчтөй байгаа энэ 3.5 сая хүн амын гэхээр өнөөдөр туршлага эмч багшийн мэрэгжил бол туршлагаас хамаардаг л да. Дор хаяж биднийг анх ажилд орж байхад чи нэг 5 жил ажиллаж ээж үгээ хэл. Чи нэг 10 жил ажиллаж ээж эмчийн дөртөө. Чи нэг 20 жил ажиллаж ээж л одоо өөрийгөө эмч боллоо гэж хэлдэг. Гэтэл манай одоо мэрэгчлэнүүд бол яг туршлага сууж байгаа үедээ ихэнх тэтгэртэй гарчихсан. Гэхдээ туршлага байгаа учраас энэ олон хувийн эмнэлгүүд ортой оргүй эмнэлгүүд бол байгууллагадаг нөхцөл нь болсон. Үүнийг бол сайдаар ажиллаж ирсэн нэм даваага эрүүл мэндийн 7 дугаар их хурал дээр хүртэл ярьж ирсэн шүү дээ. Манад энэ хүний нөөцийн менежмент алдагдчихжээ гэж. Миний би 1985 онд Ленинградын хүүхдийн эмчиндээ сургуулийг төгсөж ирээд дүүргийн эмнэлэгт хуваарлагдчихсэн. Тэр үед л хуваарлагдчихсэн байхгүй юу? Нууч. Өнөөдөр энэ тангаргийн баяр энд очихдоо жоохон сэтгэл эмзэгэлдэг. Ээж аав эмээ өвн хадаг самбаа барьдаг маргааш нь ажил байхгүй. Яадаг л хүний нөөцөө хуваарлахаа болцсон учраас өнөөдөр сум багч нь эзгүүрчээд байгаа гэсэн сан. Ингээд миний би 18 дахь сайдын нүрээ үтчихээн. Тэгэхээр бодлого байгаа юу гэдгийг хүндэх цаг болжээ. Энэ бол улс төр дэндүү их орсон байна. Өнөөдөр тасгийн ахлах совилогчийг солихдаг хүртэл сум нэгдсэн эмнэлэг дээр улс төр орчоод байна. Манай намын хүн гэтэл бид нар дайснаар хүртэл эмчлэх ёстой гэдэг санаа энд гарч ирж байна. Дөрөвт нь иргэд эрүүл мэндийн хуримш мэдээлэл яагаад үнэмшдэг вэ? Та бүхэн мэдэх бах сэтгүүлч Батхүн Хагсны Муухай Монгол хүн гэдэг ном байна. Дараа нь болохоор Батулд 2018 онд бас энэ номыг бичсэн. Сэтгүүлч Батмунхийн Муухай Монгол хүнд бол маш олон зан чанарууд байдаг. Өөртөө юмгүй мөртлөө би та нарыг даан шүүж гэдэг юм уу те. Тэгснээр л одоо юу гэдгийг цуурхдаг гэдэг ингээд жишээгээр бичсэн. Тэгэхээр биднэрт нэг ийм зан чанар гэдэг юм бол итгэмтгий, гинэн, цайлган. Бүр тухайн үеийн гадаадын одоо энэ Марко Пологийн үеийн жуулчид насан туршид нь яг хүүхэд шиг гэж бүр тодорхойлсон байдаг шүү дээ тий. Тэгээ цуурхал тараагч нэг мэдээ авангуудаа нэгтлэхгүйгээр ингэдэг. Тэгэхээр би өнөөдөр энэ баримт шалгах төвийнх юм бол бас маш том цочроо нийгэмд өгч олон зүйлийн суурийг тавьж ингэдэг. Хоёрдугаар нэр хүндтэй, цол хэрэгмтэй, гавьяа шангалт олонний танил хүмүүс итгэдэг. Тэгээд тэр бүгд найрамдах хятад ард улсын Милягийн их сургуулийн магистрант, докторантууд та нар нэрийн юмыг айгүй бодлогогүй авах юм аа. Энэ хэрэгтэй гингүүд шууд ингээл авчих юм, асуухчгүй гэдэг нь бидний энд нэг цуснд нэг юм байх шиг байна. Хоёрдугаар эрүүл мэндийн төсөлж үйлчлэгийн хэрэгцээ. Өнөөдөр том эмнэлгүүдээр үзүүлэлтэй. Гэхдээ психоос хамаагүй өвчнөр өвчлсөн байдал нь сэтгэл ухамсарыг эмчлээгүй учраас дахиад тэр хүнд өгүүлэгдчихэд. Гингүүд телевизийн мэдээгээр таны одоо энэ чинь ингээд ингэн гингүүд шууд захиалал авчдаг. Тэгэхээр манад зөвлөх баг энэ байгууллагын үйлдэл холбоо мэдээлэл
тааруу байна гэсэн үг байна. За энэ мэдээ ингээ гарсан бид нар ч хүртэл тараг өөрсдөө энэ мэдээнд үнэмшсэн байсан тиймгүүд манад энэ 43 мянган хүнтэй ийм манай юу байдаг байхгүй юм нөгөө пэйж хуудас 43 мянган хүн нэгдсэн. Гэхдээ эндээс иргэд нэгдсэн байдаг л да. Энэ мэдээ гарангуутал комментууд нь бол одоо өстой энэ муусан ард түмнээ үцгээ боли ямар муухай энэ төр ламдаа очооч бөөдөө очооч гэж хэрүүл хийгээл ингээд бичигдээл хийсэн. Би нэг буцаад олох гэсэн чинь устгасан юм шиг байна. Тэгэнгүүт яг энэ мэдээлэл гараад ирэнгуут нь бас Facebook пэйж хуудасаараа бид одоо ингээд бодтой үнэн биш мэдээлэл онцоор л ингээд байх уу хин нэгэн хадгалдуулах гэсэн чинь харамсалтай энийг шеэр хийх үзэх хүний тоо бараг цөөхөн. Тэгэхээр бид нар бас жоохон зан чанартай цуурхал тараагчтэй нэг тийм зан чанар биднэрт байгаа мó гэсэн санаа энд нөлөөлж байна. За ингээд өнөөдөр эндээсээ дүгэн хэд иргэдэд үнэн зөв мэдээлэл зөвлөгөө өгөхөд мэрэгжлийн баг өгүүлэгдэж байна. Мэрэгжлийн баг гэдэг нь эрүүл мэндийн салбарыг би хэлээгүй. Энд одоо тэр орчны дээрээс нь энэ малын тэгээд хөрсний гэл бүх салбарын эрдэмтэд өнөөдөр аль салбарын эрдэмтэд өнөөдөр үгээр хэлэх боломжгүй шүү дээ. Телевиз юм уу хаач очиход бол тэгээ хоёрдугаар нөгөө нэг хэсэг ер нь бол миний хувьд бол яг сэтгүүлч мэрэгчлээс өмнө маш олон зүйлээ дандаа бичлэг олгож үлдээсэн учраас өнөөдөр хин ч үгүйсгэх боломжгүй болчихж байгаа олон нэвтрүүлэгт оролцдог байсан. Тэгээд тэнд ингээд нөгөө сэтгүүлч нар маань манай салбарыг нарийн мэдхгүй учраас ихчээ танаас юу асуух уу гэнэ өөрийнхөө асуултыг өгчлээ. Тэнгүүд за энийг л гэж. Тэгэхээр сэтгүүлч мэрэгжил өөрсдөө энэ салбарыг сайн мэдхийн тулд эрүүл мэндийн сэтгүүлчдийн цагаан үзэг холбоо гэдэг байгууллагатад одоо энэ хийх нь бас зөвлөхөр ажиллаад ундрах, батундрах хэдэртэ бас нэг чиглүүлээд байгаа. Хоёрт нь нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон ажиллаа хийх ёстой юм байгаа юм. Энэ төв бол уул нь одоо сая бол ингээ хуулиа хийцээ одоо тэгтээ хийх бах. Нийгмийн эрүүл мэндийн цэцлэн зөвлөгөөний тухай хууль сая батлагдлаа. Хэрвээ та бүхэн энэ төв дээр очиод агуулга зорилгыг харах юм бол яг одоогийн энэ сонгуульд орж байгаа хүмүүсийн асуудлыг шийдэх бүх юм тэнд байгаа. Орчноо бид ингэн хоолоо ингэн гэсэн мэрэгжлийн баг тэнд ажиллаж байгаа. Гуравт нь судалгааны баг хэрэгтэй. Судалгаа хийхдээ би зохиомж дээд сургуулийг бас төгсөж байхдаа суралцж байхдаа маш олон бас нэг туршлагатай хүмүүс багш нар их орж ирсэн л та. Тэгээ өдрийн наран киногоор шүүмж бас бичээд зарим багш нараас үгүйсгэсэн л дээ яах юм. Танаас салбарт байгаа юм чи энийг бичлээ гэдэг ингээд тэр бол олон жилийн өмнөөс юм чинь тий. Тэгэхээр өнөөдөр бид бол ердөө ийм судалгааны баг хэрэгтэй. Тэгээ дипломынхаа ажлаа сэтгүүлчдийн харилцааны ур чадварыг үнэлэх гэдэг сэдвээр дипломын ажлаа хамгаалж ирсэн. Тэгээд сэтгүүлч нар бол ердөө чанарын судалгаа, тоогоор баталтгүй судалгаан дээр ажиллах хэрэгтэй юм байна. Үүлийн судалгаа гэдэг би бас нэгэн номоо бас бэлгэлэхээр авчирсан байгаа. Нэгдүгээр сүлжээний баг гэдэг нь судалгаанд нотолгоонд үндэслэж баг хилцүүлгээ хийх ёстой. Өнөөдөр махны ах юунаас болоод өвдөд байгаа юм. Яагаад гэдэг те хилцүүлгийн баг хэрэгтэй. Өнөөдөр бид нарт бол хилцүүлгийн цаг манай салбарт бол алга, мэтгэлцээний цаг манай салбарт алга. Сургалтууд бол дандаа л өвчний араас хөөсөн ярилцлагын баг. За одоо болохоор бас гэтээ энэ мэрэгжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль яг нь санаа нь болохоор ард түмнээс өөрсдийгөө хамгаалах гэдэг санаа яригдаад байгаа байхгүй юу. Гэхдээ энэ яг тэгж болоогүй. Энэ хууль сая батлагдчихлаа. Одоо 1 сарын 3-наас хэрэгжихээр болчихлоо. Тэгэхээр энэ хуулийг магадгүй одоо энэ баримт шалгах төв ч юм уу энэ багууд их зөвөр ашиглаж чадах юм бол яг хуулинд нь багуудыг үүсгэх юм боломж олоод ирсэн. Ийм Монголын өнгөрсөн хавар бол төрийн ордонд 6 удаа нөгөө юу болсон цахим сүлжээг эрүүл мэндийн салбарт яаж нэвтрүүлэх үү. Тэгээ маш чадaltaй гадаадд төгсөн IT-ийн бас энд мэдээлэл хийж исэн. Тэгээд манай салбар руу бас нэг хандсан юм.
Ийм Монголид танаас салбарыг маш их оруулсан. Та нар итгэхгүй байна. Та нар ийм мэдлэг дутаад байна. Одоо зөвлөмж бүх юмаа оруулаач гэж бас тийм мессежийг бол өгчээсэн байгаа юм. Яг энэ үеэр миний би бас нэг эрүүл мэндийн тусламж, таслал, үйлчлэгээнд тавих шаардлага гэсэн улсын стандартыг бид багаараа батлуулсан 2023 онд MNS 7014/2023. Үнэхээр түрүүнд нэг нь бас хэлжсэн те тусламжаар хийдэг үйлчлэгээ хэрэгтэй үгүй юу? Тэгвэл хамгийн орхигдсон үйлчлэгээ орхисон салбар бол манай салбар байсан. Хүн орж ирэхэд нь хардаггүй, санал тавьж өгдөггүй, тоодоггүй. Тэгвэл энэ стандартад бүгд орчихсон байгаа. Тэгээд энэ стандартын 4-8-д үйлээр нь судална гэсэн санаа ингэж орсон. Тэгээд бид өнгөрсөн жил аш улсын эрдмийн чуулган гэж боддог. Тэгээд энэ эрдмийн чуулганы өмнө үеийн судалгаанд суурилсан хилцүүлэг сургалт буюу pre-conference гэдгийг зохион байгуулад өнгөрсөн 6 жил хэвлэл судалгаа хийсэн 62 чанарын судалгааны илтгэлийг бол энд оруулсан. Өмнө илтгэл судалгаа гэхээр одоо мобисийн дараа манай багшийн дараа манай салбар ороход ер нь бэлэн болчиход байгаа. Яагаад гэвэл судалгааны их сургууль гэж хэн чинь хизээч юм оруулж ирснээс багшийн мэрэгчлэн орхигдоод судлаачлалын инфаркт фактортай сэтгүүлж юм үгүй. Энэ бол мундаг багш гэдгээс болоод салбарт маш том асуудал үүссэн байна. Тэгвэл бид чанарын судалгаа ийм юмар ийм 62 ихтгэл орсон. Яагаад совилогч нар одоо ажиллаа орхих болов? Шүний ээлж гэж юу юм? Хандлагыг яаж заадгийг, харилцааг яаж заадгийг гэсэн 62 ихтгэл энд байгаа. Ингээд өнөөдрийн Монгол улсын хөгжил бол сэтгүүлч та бүхнээс шалтгааллах энэ хариуцлагатай цаг үе ирээд байна. Өнөөдөр бол ердөө юунаас болоод асуудал Монгол оронд үүсчихв. Бүх юмараа өвчлөл, насралтаараа тэргүүн барин эрдэмтдийн тоогоороо болохоор маш мундаг өндөрч явдаг. Хичнээн магистр докторууд хамгаалаад байдаг. Даанч тэрийг ашиглаж чадчихээн үү? Тэгвэл энэ бүгдийг сөхөж гаргах хүмүүс бол сэтгүүлч гэсэн улсыг эмчлэх эмчнэр юм аа гэдгийг хэлье. Тэгээд үлдсэн минутыг та бүхэнд үлдээ. Ингээд энэ эмхтэглийг танаа баримт шалгах төвд өгч байна. Яагаад гэвэл Action Research гэсэн энэ судалгааны арга зүй Монголд Данида төслөөр бол орж ирсэн. Гэхдээ актимч Жаданбаа ах шууд сүүлийн үед энийг маш их судлаад бид нар гадны энийг л аягүй аваад байна. Гэтэл энэ Action Research үеийн судалгаа чинь монголчуудын судалгаа хийсэн биш үү? Тэнгэрийн хаяа улаан маргааш дулаахан өдөр болох нь энэ хүний хавцсан нэг тиймэрхүү олигтой өмштэй гэдгийг үйлээр нь харж судалдгийг Жаданбаа агштай холбогдох юм бол маш олон мэдээлэл олж амнаа. Ингээд баяр хүргэе. Баярлалаа. За. Баярлалаа. Тийм байна. Асуулт байвал зөвмөрөө чиглэв. За тийм манаас асуулт байна. Түрүүний 4.1% эрсдэлгүй байх гэсэн шүү дээ монголчууд тийм. Тэрний судалгааны арга зүй нь ямар байсан бэ? Яг ямар чиглэлүүдийг аваад гэсэн чинь 4.1 нь өдрөөс аваад ирсэн юм байна. За тэгэхээр энэ манай түрүүнд хэлсэнтэй нэмсийн сургуулийн захирлаар олон жил ажилласан яг энэ судлаач Монголынхаа нэртэй судлаач Чимцэрэн багшийн энэ баг бол энэ судалгааг хийсэн байгаа. Тэгээд энэ судалгааных нь ихтгэл бол ихтгэх хэсэг нь бол над ном дээр ч бас байгаа. Энэ судалгааг хийхдээ нэг өдрийн судалгаа биш, нийгмийн эрүүл мэндийн сургууль дээр маш олон мэрэгчлүүдийн уялдаа холбоо. Тэгээ манай нийгмийн сургуулийн бас нэг давуу тал нь гадаадынхантай хамтардаг Харвардын сургууль, Оксфорд гэдэг олон сургуулиудтай нийлж судалгаа хийгээд энэ агаарын бохирдол чинь хүмүүсийг юм болгочихжээ. Энэ хөрсний бохирдол чинь, энэ нүхэн жавлан чинь, энэ замбрааг, энэ тариа гээд тусдаа маш олон судалгаа байгаа. Хоёрт болохоор илүү магистр докторийн олон бүтээлийг аш улсын номын сангаас унших боломжтой. Одоо нийтдээ болсон шүү дээ магистр докторийн бүх бүтээлүүд. Тэгэхээр энэ бол зөвхөн би нэг хэсгийг ингэж гаргасан.